чадлаа гэдэг мэдээлэл өгч юм л да. За үүний нэг нь бол нөгөө зээлийн хөв 2.5% бууруулсан нь хэр бодтой юм бэ? За дараагийнх нь бол ногдол ашиг наашаа авъя гэхлээр оюутлогч ногдол ашиг ямар ч боломжгүй гэж ирсэн. Одоо харин 26 онд үгүй гэдэг тий. Энэ мөнгө хаанаас яаж гарч ирэх вэ гэдэг нэг эргэлзээтэй асуудал байгаа. Тэгэхээр дийл хийж чадсан гэж харж байна. Гэхдээ ер нь бол тодорхой хэмжээний агс дэвшилнэ. Бас засгийн газар тэгээд энэ иргэдийнхээ талд байгаа тэдний дуу хоолойг сонсоод бас хилцээрийнхээ одоо үр дүнд тодорхой нааштай агц гаргалаа гэж дүгнэж байгаа юм. Тэрнээс биш бол шийдэл бол бүрэн төгс болоогүй. Энэ бүх юмний чинь одоо энэ гайг чирж авсарч байгаа юм чи ерөөсөө зээл байхгүй юу? Энэ зээл юунаас бий болоод байна гэж өнөөдөр 21 тэрбум долларын зээл болцоо. Энэ чи юу хөрөнгө оруулалт? 21 тэрбум долларын зээлийн төсөлч гэж юу гэдэг юм бэ? Тийм учраас энэ зээлүүдийн асуудлыг шийдэх ёстой. Энэ зээлийг бий болгосон юм бол хувь нийлэл өгчтэн гэрээ. Тэр баярын засгийн газар барь зөвхөн оруулж ирж байсан юм. Тэрэн дээр энэ хэдэн хувийн хүүтэй байх уу, зээлээр санхүүжүүлнэ гэдэг юм байж байгаа байхгүй юу? Энийг хүчин болгох ёстой. Энэ хурлаас ямар чиглэл аваагүй. Хоёрдугаар Дубан гэрээ. Дубан гэрээ Монгол улсын шүүх энийг ч одоо хүчин болгох гэж шүү дээ. Сахарамжаар шийдсэн буруу гэдэг. Энэ хоёр чинь хамгийн гол одоо энэ нэг зээлийн төсөл болгочоод хамгийн мэд төлөвт явуулаад байгаа юм чинь инээ. Тэгэхээр энэ асуудлуудыг бол төгс шийдсэний дараа бол харин одоо нааштай агс дэвш гарлаа гэж бол. Яг тэгвэл эн чинь өөрөө зээл төлдөг компани болцсон байгаа байхгүй юу. Мэдээж хэрэг одоо 2.5% ч юм ингээ бууруулахаар нөгөө ногдол ашиг авна шүү дээ. Эдгээр яг ногдол ашиг өгдгөөс ингээ тэгэхээр зээл авчиад идэгсэн байхгүй юу. 21 онд бид нар 103 дугаар тогтоол гаргаад би тэр төр хор ахалж ирсэн. Тэгээд зээл авахыг зогсоо гэсэн байхгүй юу. Тэрнээс хойш 7 тэрбум долларын зээл бараг 8 ч болсон. Энийг хүчинг болгох хэрэгтэй. Яг гэвэл их хурл хүчинг болгох хэрэгтэй. Банкэрийг их хурл хүчинг болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ их хурл хүчинг болгоцсон юмнуудыг засаг шийдэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн одоо алхам бол энэ асуудлуудыг шийдэх ёстой. Тэрнээс биш ингээд бид нар одоо бүрэн төгс болцоод ингээд баярлаад байх юм бол байхгүй. Тодорхой агс дэвшил гарсан бол үнэн. Энийгээ цаашдаа бол одоо бас тодорхой үр дүнтэй болгоод явах хэрэгтэй. Нийт төслийн хугацаа одоо сонгогдох эрсдэл бий юу? Төслийн ашиг юу гэж дээ? Эдгээр чи хурдан аваад тэгэл арилж өгөх бодно шүү дээ. Тийм учраас бол яг сая жавхлан бас хэлсэн мэт шүү дээ. Одоо л шидэхгүй яг одоо эн чинь нь шүү дээ. Орлого нь 2 дахин ихссэн байгаа гэдэг бод. Тэгээ энэ бол нэг 32 он хүртэл үргэлжлэх байна. Тэгэл ашиг бүсгэр орчих واخгүй. Тийм учраас одоо энэ богинохон хугацаанд энэ том ашгийг энэ алтны хамгийн гол хэсэг рүү орчод байгаа үедэнд бид нар энэ гэрээнийхээ өөрчлөлтийг энэ зээлийн асуудлыг зэгчлэхгүй бол тэгэл хоос нөхөл үлдэн шүү дээ. Ногдол ашиг авахтаа нэг бүх зээлийн хүүг төлж дуусны дараа авна гэж гэрээнд заасан мөртлөө одоо өгье гэж байгаа шүү дээ. Тэгээ яг нэг энэ чинь ингэсэн байхгүй юу? Сая ингээд жис алтны нь 2 дахь өсөнгүүд нөгөө ногдол ашиг авчих гэдсэн байхгүй бид нэр тэгэнгүүт зээл нэмэл аваад ирсэн байхгүй. Тэгээ би түрүү хэлээд 21 онд тэр 21 оноос хойш 7 тэрбум зээл авсан асуудлыг бид нар нягт шалгах хэрэгтэй. Энэ зээл хаашаа орсон гэж. Чи орлого нь ингэж өсчээд ихт эдгээр зээлэх шаардлага байгаа байхгүй. Тэгэхээр энэ зээлээрээ ирээд юмтай өөрийнхөө төсвүүдийг санхүүжүүлж ийн гэсэн. Одоо миний нэг тавих шаардлага бол энийг үндэсний аудитор шалгуул гэдэг асуудлыг би тавья гэж байгаа. Энэ зээлүүднэр нь хаашаа орсон юм бэ? Яагаад зээл аваад ирсэн бэ? Чи алт зэсний стратегийн ийм том орд байж яг зээл аваад байгаа гэдэг чинь тэр ногдол ашигыг нөхөхгүй гэсэн байна. Засгийн газрын саяны хилцэл ер нь тэгээд ер нь хуурсан зүйл болчих уу? Хуурсан гэж хэлж болохгүй. Ямар ч гэсэн агц гарцсан. Ингээ хамтраад бас иргэдэн ингээд дэмжлээ болоод тэр зам хаас уусууд бол баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Ингээ бас цохилт өгөө тэгээд дэр чинь бас нэг барьцаа ахуулангууд засгийн газар бас тодорхой зээлийн хүүдээр үрдүнд. Харин тэр нэг их хурлаар орж ирсэн юмнууд харин одоо юу байсан бүүмд одоо нэг ашигт малтмын нөөцийн төлбөрийг бууруулах мөн нөгөө одоо бусад дагалдах элементүүдээс нөөцийн төлбөр авахгүй гэж энэ чинь бол эдний захиалга байсан гэж байна. Ингээд энийг 2.5% бууруулад нөөцийн төлбөрийг 2.5% бууруулад тэгээд зээлийн 2.5% бууруулчих гэжсэн ч байж магадгүй зүгээр хардж байгаа байхгүй юу. Гэхдээ ямар ч хэлээ гэсэн бас их хурл тэрийг зөвшөөрсөнгүй. Энэ бас сайн зүйл. Монгол улс ер нь одоо хилээр гарч байгаа энэ алт молибденаас одоо молибденыг нь тооцдог байгаа шүү дээ. Молибдена ер нь цаашаа яаж чи маш чухал асуулт асуулаа. Энэ чинь зөвхөн молибдений асуудал биш юм ээ. Өнөөдөр дэлхийд хамгийн үн цэнтэй болсон юм чинь газрын хуур элементүүд байхгүй юу?
Энэ дотор 21 төрлийн газрын ховор элемент байна. Тэрний нөөцийн төлбөрийг авах тухай асуудал дээр өнөөдөр арбитийн шүүхтэр маргалдаад байгаа байхгүй юу? Гэтэл сая манай зарим нэг одоо гишүүн санаачлаад тэр нөөцийн төлбөрийг авахгүй гэдгийг оруулж ирж шээ. Энэ мэтийн усудаас болоод бид нэр яаж ийн энэ том ордоо ашиглаж чадахгүй болчих алдагдaltaа алдчих гээд шүү дээ. Тэгэхээр чиний хэлээд байгаа шиг дэлхийн нийтээрээ одоо ялангуяа энэ гар утас мөцийн нөгөө орчин үеийн технологич хамгийн шаардлагатай тэр газрын хор элементүүдийнхээ мөнгийг авах асуудал байгаа байхгүй юу? Тэнд ч хамаг ашиг нэвж байгаа. Магадгүй нөгөө алчистай тэмцэх хэмжээний орлого тэнд байдаг гэж магадгүй шүү. Бид ч ерөөс юу гэж мэдэхгүй ачуулчихж байгаа байхгүй юу? Тэг юу гэж молибденооч зөвхөн одоо нэг алчис мөнгө авж ийн үгүй юм байна шүү дээ. Цаана байгаа тэр 20 элементийг яах гэдэг асуудал байхгүй юу? Яг зөв чи маш чухал асуудал асуулаа.